За. Бүгд арай минь сайхан харцгааж байна уу? За дуу гайгүй сонсогч байна те. Би энд микрофонтой байгаа. За. Дуу дүрс гайгүй байна уу? Арай минь сайн байцгаана уу? Сайхан амарч байна уу? За өнөөдрийнхөө сэдвийг шууд эхлүүлчихье. Тэгээ энэ лайв манаас дараа нь хэсэг хугацаанд хадгалагдана. Гэхдээ тийм удаан бол хадгалагдахгүй байх. Тэгэхээр ямар ч байсан одоо боломжтой бол те сонсоод аваарай. Үзэх завгүй бол бүр ядаж те чихвчээр юм хийнгээ ингээд сонсчихгүй подкаст л гэсэн үг шүү дээ те. За өнөөдрийн лайваар ямар агуулга ярих вэ гэхээр англи хэлний яриагаа яаж сайжруулах вэ гэдэг агуулга ярина. За англи хэлний яриагаа яаж сайжруулах вэ? Ямар арга байна? Тэ богино хугацаанд сайжруулах. За энэ тухай ярина. Өнөөдрийн одоо лайвын гол сэдэв бол энэ байгаа. За лайвын төгсгөлд маргааш буюу 6 сарын 16-нд эхлэх дунд түвшний брэнд сургалтын талаар товчхон танилцуулгыг хүргэх юм. За ийм хоёр сэдэв ярина. За яриагаа яаж сайжруулах вэ? Тэ? Энэ бол англи хэл сурж байгаа маш олон хүмүүст байдаг асуулт. Та нар бас яриагаа сайжруулах хэрэгцээ шаардлага байна уу? За тэгэхээр ингэдэг. Яриагаа сайжруулна гэхээр хамгийн түрүүнд бид нар яах вэ гэхээр яриа сайжруулах. За яриа гэж юу юм? Тэ? Яг юугаа сайжруулах хэрэгтэй гэдгээ эхлээд мэдж авах хэрэгтэй байхгүй юу? Тэ? Тэргүй бид нар ингээд яриа гэж юу гэдгаач мэдэхгүй зүгээр монгол хэлний яриа ч юм уу те энэ бүдүүн барагцаагаар нэг ойлгол. За яриа гингүүт үгээ чэйжлээд те лист үг чэйжлээд идэг. Эсвэл дүрм үзээд идэг. Эсвэл дүрм огт хэрэггүй гэл ингээл те ямар ч суур ойлголтгүй хүмүүс чадвар сайжруулахаараа яах вэ гэхээр дандаа ингээд одоо тэ салхинд хийсэн хамхуул шиг энэ тэнд ингээ хийсч явдаг. За тэгэхээр бид нар эхлээд яриа гэж юу вэ гэдгээс эхлэе. За яриагаа сайжруулна гэдэг нь яг юу сайжруулна гэдэг тухай яриад байгаа юм те. За яриа гэдэг нь санаагаа ойлгуулахыг хэлэх үү? Хамгийн энгийнээр ойлгохыг бүгдээрээ эхлэе те. За яриа гэдэг нь санаагаа ойлгуулах. За нэгдүгээрт яах нь санаа гэдэг үг байгааз агуулга тэ. За хоёрдугаарт яах нь ойлгуулна гэдэг чинь юу юм? Логиктой, магадгүй сонирхолтой тэ байдлаар ямар ч байсан санаагаа нөгөө хүнд үгээрээ дамжуулж хэлээд нөгөө хүн чинь за энэ хүн толгойдоо нэг юм бодсон юм байна. Нөгөө бодлыг нь энэ санаагаа яриагаар илэрхийлж байгаа тэрийг ойлголцохыг хэлээд байгаа тий. Тэгэхээр яриа гэдэгт ийм хоёр гол агуулга эхлээд явдаг. За юуны тухай ярих юм тий? Агуулга байх нь санаа. За тэрийг яаж ойлгуулах юм тий? Арга байх нь уу? Арга тий? Яаж логиктой ойлгомжтой хэлэх үү? За гурав дахь асуулт нь юу вэ гэхээр за санаагаа одоо хэлтэй холбоотой асуудал. За эхний хоёр бол хэлтэй нэг холбоогүй. Сэтгэлгээтэй холбоотой байгааз юуны тухай яаж ярих вэ? Тэ хүнд хүргэх үү гэдэг чинь сэтгэлгээний асуудал байхгүй. Ер нь яриа бол сэтгэлгээ шүү дээ, тэ. Хүний бодол байхгүй, сэтгэлгээ байдаг. Тэ. За гуравдугаарт бид нар юу хэрэгтэй вэ гэхээр одоо ёстой нөгөө хэлний юмнууд орж ирнэ. Англи хэлтэй, монгол хэлтэй те хэлтэй холбоотой юмнууд үг. За хангалттай үг мэдэх үү? Тэгээ үгийн тоо чухал биш, үгийн чанар чухал. Чанар гэдэг нь юу хэлж гин гэхээр ийм тохиолдол байдаг штэ те. Англи хэлний толгойчгийн бүх үгийг чэйжилсэн. За нөгөө ой тогтоолтой аргач билүү нөгөө авраг аргууд байгаа штэ те. За тэрүүгээр үг бол чэйжилсэн. Үг мэдэх үү? Мэднэ. Бүр лист маш олон үг мэднэ. Тэгсэн мөртлөө ерөөсөө огт ярьж бичиж чаддгүй. Тийм хүмүүс
дүүрэн байдаг. Тэ? За тэгэхээр яг нь үг лист үг мэдчихвэл үгийн тоо олон үг л мэдчихвэл шууд ярина гэсэн үг биш байна. Тэ? Тэгэхээр мэдээж үгийн тооноос илүү чанар чухал. Чанар гэдэг нь яг ямар утгатай, ямар үед хэрэглэгддэг үгэ гэдгийг ойлгохгүйгээр бид нар нэг хальт монгол хэлний дүүцүүлэх утгыг харангуйтаа юу гэдгийг те train богоон. За богоонч бол амархан те нөгөө нэг материаллык ийм зүйлийг чийжлэхэд бол амархан. Өөр арай хийсвэр үгнүүд байдаг. Тэрийг нэг хальт ойлгосон болоод тэгэл яаж чийжлэхвэл гэдэг. Ерөөсөө нөгөө нэг энэ нөгөө юугаач ойлгоогүй хүмүүс чинь нөгөө сурах 10 байрал огт байхгүй хүмүүс чинь ингээд бүр 10,000 цаг 10,000 үг чийжилсэн ч англи хэлгүй хэвээрээ явж идэг байхгүй юу тэ. Тэгэхээр энэ санаагаа илэрхийлэхэд яах нь мэдээж үг чухал. Үг үгтэй тэр үг ямар үед яаж хэрэглэгддэг юм. Яг одоо гол утга санаа нь тэр үгийг илэрхийлж байгаа утга нь юу гэдэг утгатай яаж хэрэглэгддэг үг юм те. Тэрийг маш сайн ойлгож ингэж чийжлэх те. За чийжлэхтэй бас их учир бий. За ямар ч байсан үг хэрэгтэй байх нэ. Оновчтой зөв үгээ хэрэглэхийн тулд яг нь мэдээж өргөн цаар хүрээний чанартай үг сурах, чийжлэх, хэрэглээ өндөртэй үг те. За үг дангаараа хэрэглэхдэггүй үг бид нар монгол хэлнчдэр, англи хэлнчдэр, хятад хэлэнд, франц хэлэнд адилхан те бүх хэлэнд дан үгээр ярьдаг хүн гэж огт байхгүй те. Тэгэхээр яах юм? Үгнүүд нийлүүлж таарна. Өгүүлбэрээр утга санаагаа бүрэн илэрхийлдэг үстэй. Нэг үг хэлэхээр утга ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр нэлээд хэд үг нийлүүлжээч нэг бүрэн утга санаа гаргахгүй. Тэгэхээр үгнүүд нийлнэ гэдэг чинь юу юм? Өгүүлбэрийн бүтэц орж ирж байгаа тий. За түүнээс гадна тухайн ярьж байгаа тэр санаа үйл явдал чинь хизээ болсон хугацаагаа хэлэх хэрэгтэй юм. Үгээ хуургах гэл ингээл явна шүү дээ тий. Тэгэхээр ерөөсөө англи хэлээр яриа сайжруулна гэдэг чинь ийм цогц зүйлийг хэлдэг юм тий. Тэргүй энэ интернетээр яриад байгаа 14 хоног яриагаа давтаалж билүү юу лээ 90 хоног ярианы дасгал хийгээд ч билүү болцдог ч билүү тий. Тийм бол биш тий. Энд чи яриа гэдэг чинь хэл гэдэг чинь систем юм цогц юмыг хэлдэг юм тий. Бидний бодож байгаа шиг тийм амархан юм бэдгүй тий. Энэ суурийг маш сайн ойлгоод энгийн төвшөнд арга барилыг маш сайн боловсруулсан хүнээс тий багшаас ч юм уу тий мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авах бол маш хэрэгтэй. Тий. Тэгвэл дийлэнх хүмүүс бол бидаа сурах арга барил айгүй муутай байдаг тий. Тэгэл саяны миний өнөөдрийн ярьсан яриаг та нар эхнээс нь сонссон бол яриа сайжруулна гэж яг юугаа яриад байгаа юм бэ гэдгээ ч мэдэхгүй. Ингээл өдөр шөнөгүй англиар ингээл ном уншаал юм сонсоол яа тэгэл яриа сурчин ч юм уу мундаг англи хэлтэй болно гэл 10-20 жил явж штэ. Бүгд тийм штэ 90 тойрны хүмүүс. Гайгүй англи хэлтэй орсон хүмүүс нь одоо нөгөө нэг дандаа гадаад хүмүүстэй тий харилцдаг. Гадаадд амьдардаг. Бүр зайлшгүй хэрэгцээ шаардлага нүүрэн дээр нь тулж иржээж нэг арай гэж нэг хэлтэй болоод байгаа. Дийлэнх хүмүүс тий. Тэргүй богино хугацаанд яг Монголдо орчинд нь биш тий харилцах хүнгүй байж иж магадгүй тий. Богино хугацаанд ийм орчин байхгүй ийм нөхцөлд бид нар маш мундаг англиар ярьдаг арга барилаа яаж сурах вэ гэдэг чинь урлаг. Ер нь бол урлаг тий. Бидний тэр бодож байгаа шиг зүгээр лист үг чийжлэх ч юм уу. Зүгээр дүрм үзэх ч юм уу тий. Эсвэл зүгээр амаа нэгээл ингээл яриалэл точиг ингээл яриа сайжрах гээл тий. Тэр болвол тийм одоо бидний бодож байгаа шиг зүйл бол биш байдаг тий. Тийм учраас та нар хэрвээ аливаа нэг зүйл чадвараа сайжруулах тий. Жинхэнэ одоо хэлийг бүрэн хэрэгжилж чаддаг чадвартай болохын тулд эхлээд яг юугаа яаж сайжруулахаа гэдгийг аюул сайн судалж ийж тэгээд арга зөв байх те оновчтой зөв арга барилаар сурахгүй бол ерөөсөө хэдэн цаг хэдэн жил сурсан ч хамаагүй гэдэг штэ үр дүн болных гардггүй
Тий. За энэ гол суурь нь одоо манайхан нөгөө нэг бидаа сурах арга барилгүй байдагтай холбоотой. Бидаа сурна гэдэг чинь юмны учрыг бүрэн олохыг хэлж байгаа шүү дээ, тий. Том зургаар нь хараад ийм учиртай байна гэж ойлгоод за тэгээд цаг хэмнэхийн тулд тий. Цаг хэмнэхийн тулд яах вэ? Хамгийн чухал юм богино хугацаанд яаж сурах уу гэдэг дээр болон төрөлрөх хэрэгтэй байхгүй юу? Сэргэлэн хүн бол цаг хэмнээ яах юм? Хамгийн богино хугацаанд маш мундаг англиар ярьж сурах гэвэл арга нь шал өөр байдаг. Тийм. За тэр талаар ямар ч үсэн нөгөө суур ойлголтыг энэ тэнд юусэн хүмүүс ярьдгүй байхгүй юу? Тийм учраас би хэлж байгаа юм. Тийм. За сайн байцгаана уу? За тийм байна. Тэгээд ер нь бол товчхондоо энийг хэлье гэж бодсон. Хаан чинч ярьдгүй. Тий. Манай бэрийн сургалтаар бол ярьдаг. За манай суурьгүй анхан шатны шинжлэгдсэн хөтөлбөрөөр бол ярьж байгаа тий. Тэгэхээр ер нь бол манай сургалтууд бол бүгд нөгөө минималист дараагаар хамгийн богино хугацаанд хамгийн чухал агуулгыг мэрэгжлийн багшаас тий ингээд цаад учир шалтгааныг ингээд бүрэн тайлбарлуулаад авчиж байгаа байхгүй. Энийг та нар YouTube видеоноос олохгүй шүү дээ. Тий хаач ийм ярихгүй байгаа. Мэргэжлийн хүмүүс нь өөрсдөө судалж чаддаггүй. Яг үннийг хэлэхэд 10-20 жил тий энэ салбарт ажиллаж байна. Энийн учрыг олоод ингээ хүмүүс нэг учир шалтгааны нэг сайхан системтэй, цэгцтэй ингээд олгочих юм бол англи хэл сурч чадахгүй хүн гэж бол байхгүй. Ер нь бол бүр ингээд юу ч зааж өгөөд ингээд бүр юу ч ойлгохгүй ийм нэг тийм л бүр ядгаа алдсан л тийм л хүн биш бол хамгийн энгийн наад захын өөрийгөө голдог ямар ч хүн ингээд сурах боломжтой. Тийм. Тэгэхээр нөгөө арга барил зөв байх хэрэгтэй. Арга барил. Тэгээд тэр хэлний цаад учир шалтгаан би яг юугаа сайжруулах гэдэг нь гэдгээ хамгийн наад захын ихний түвшинд ойлгох аюу чухал байдаг. За тэгээ өнөөдрийн лайв бол ерөнхийдөө бол товчхон ярих гэж бодсон. Тэгээ би нөгөө лайв хийхээр нэг жоохон одоо муу зуршил гэдэг юм жоохон урт ярих гэдэг. Ярих юм олон байдаг учраас. Тэгэхээр өнөөдөр бүр албаар ингээд эхний 13 минут би ерөнхийдөө англи хэлний яриа сайжруулах талаар хаач ярьдгүү, хинээч хэлдгүү, тийм их чухал агуулгыг богино хугацаанд та нарт хэлхийг хичээлээ. Та нар бас нэгэн лайваар ороод ирсэн юм чи асуух тийм одоо сонирхож байгаа асуулт байвал бас асууж болно. За би үргэлжлүүлээд маргааш буюу 6 сарын 16-нд эхлэх манай дунд төвшний брэнд манай сургалтууд дотор ганц брэнд сургалт байдаг. За энэ сургалт маань дунд төвшний. За тэрэнд нь англи хэлний intermediate, pre-intermediate хоёлоо багтсан байдаг За суурьтаа ер нь бол уншаад ойлгодог, сонсоод магадгүй ерөнхий утгыг ойлгодог нөгөө ойлгодог юм шиг ойлгохгүй юм шиг ямар ч байсан нэг ерөнхий утгыг ойлгодог тийм суурьтай хүмүүст ярьж бичиж чаддгүй өөрөөр хэлбэл санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддгүй ийм хүмүүст зориулсан маш гоё ийм шинэлэг минималист аргаар явж байгаа Монголд явж байгаа цор ганц ийм одоо сургалт байгаа За тэгэхээр энэ минималист арга манай сургалтын брэнд сургалтын онцлог бол хамгийн чухал агуулгуудыг хамгийн богино хугацаанд 1 сарын дотор яах нь англи хэл сурна гэж юу юм бэ? Би ямар буруу замаар, ямар буруу аргаар хамаг цагаа яаж буруу өрвэ гэдгийг магадгүй энэ сургалтаар орж ирээд ойлгох бах. Маш гоё юм шинэлэг арга барил минималист. Уламжлалт биш нөгөө дүрм дээр төвлөрсөн, орчуулга дээр төвлөрсөн ийм бол арга биш байхгүй юу? Тэгээд цогц. За үгийн баялагаас эхэлнэ. За үг гэж юу юм? За яаж хийжлэх юм? За нөгөө нэг айхтар мундаг аргууд нь ямар учиртай? За хамгийн үр дүнтэй арга юу юм? Үг хийжлэх За ингээд хамгийн өргөн хэрэглээтэй ажил амьдралд хэрэглэгдэх юм маш гоё унгай англи хэлтэй хүмүүсийн хэрэглэдэг үг хэллэгийг хаанаас олж авах юм бэ? Их сурвалж материалуудаа олж авна. За тэгээ аргаас орчлаа. Материал нь байна. Тэгээд үлдсэн агуулга нь юу юм?
За санаагаа яаж яриагаар илэрхийлэх вэ? Санаагаа яаж бичгээр илэрхийлэх вэ? Тэ яриа бичиг гэж юу юм? За жишээтэй арга барилтаа даалгавартаа за ингээд үргэлжлүүлээд уншиж сонсох. Эдгээр чи бүгд бэжэж англи хэл сурдаг байхгүй юу? Тэргөө яриа гээл дангаар нь салгаал ингээл яриад байвал ярьдаг болохгүй. А яг хоо анги дотор өнөөдөр нэг 3 үг холбосноо яриа сурчлаа гэж андуурч болохгүй шүү дээ. Тэрийг бол яг амьдрал дээр гараад унгай англи хэлтэй хүмүүстэй яг нүүр тулаад ирэхээр амнаас чи юу гарч ийн санаагаа илэрхийлж чадчихна уу гэдгээр чинь дүн тавина шүү дээ. Амьдрал дүн тавьдаг болохоос анги дотор тэр онцтой юм бол хамаагүй. Тэгээ анги дотор чинь юм нөгөө одоо вакуум орчин шүү дээ, тий. Яг бодит байдлаас ингээд таслаад, тий. Одоо юу гэдгийг одоо сурахчгийн юм сураад байгаа байхгүй, тий. Тэгэхээр яг бодит амьдрал дээр гараад хэрэг болох жинхэнэ чадруудыг өгөх тийм арга барилуудыг энэ 1 сарын хугацаанд олж чаддаг гэсэн үг. Тэгээд ярих бичих унших сонсох. За энэний суурь болсон үгийн баялаг. За тэгээд өгүүлбэрийн бүтэц 4 бол ярьдгүү. 4 огт ярьдгүү. Тий. А яг нөгөө юу болвол ярьж байгаа. Өгүүлбэрийн бүтцийг бол нэгэн хичээлээр ярина. За нийт 21 удаагийн хичээл орох юм. 1 сарын хугацаанд нийт 21 удаагийн хичээл орно. За 21 удаагийн хичээл дээр нэмээд бас нэмэлт зөвлөгөөг хүргэдэг. За энэ нэмэлт зөвлөгөө бол миний бас маш олон жилийн туршлагаар маш улс хууртаа судалгаан дээр үндэслэсэн. За тэгээд энэ сэтгэлгээгээ сайжруулах, яаж илүү гоё өргөн цар хүрээнд юмыг гүнзгий ийм нэг ертөнцийг нэг шал өөр өнгөөр хараад нэг сэтгэлгээгээ үн сайжруулахгүй бол ерөөсөө яриа бичиг явдгүй байхгүй. Тэгэхээр энэ суур тэр сэтгэлгээний юг бас энэ нэмэлт одоо зөвлөгөөгөөрөө бас хүргэхийг хичээдэг. Тэгээ энэ манай нөгөө брэнд сургалт учраас бас илүү одоо миний зүгээс яг цаг гаргаад ингээд та нарт нэмэлтээр ийм гоё бас зөвлөгөөнүүд өгдөг. Тий. За энэ зөвлөгөө бол би нэгч удаа хүмүүст бол ярьж байгаагүй. Тийм зөвхөн тэр брэнд сургалт дотор зөвлөдөг ийм одоо зөвлөгөөнүүд гэсэн үг. За тийм байгаа. Тэгэхээр нөгөө яриа сайжруулна гэхээр зүгээр нэг лист өгч иржлээл ингээл гараал мундаг ярьдаг болчихно гэж ойлгодог. Та монголоор яаж ярьдгүү, хүмүүстэй яаж харилцдгүү, англиар яг тийм л байдаг. Тэгмүүд англи хэл монголоор нэг санаа бодлоо ойлгомжтой, зэгцтэй, логиктой хүнд ойлгуулж чаддгүй ээжээж англиар логиктой болол ингээл лаг хүмүүсийн сонирхлыг татаал ингээл хүн болгон чамлуу ирээл юм яриал ийм болно гэж бол байхгүй шүү дээ, тий. Тэгэхээр энэ яриа гэдэг бол сэтгэлгээ агуулга гэдэг зүйл маш чухал үргийг бас гүйцэтгэдэг, тий. Тэрийг бол ерөөсөө энэ тэнд ерөөсөө ярьдгүй, тий. Яриа гэдэг чинь сэтгэлгээ ахгүй юу нь бол, тий. Тэгэхээр үг мэддэг мөртлөө ярих агуулга байхгүй бол яах юм? Хинч чамаг таныг сонсохгүй шүү дээ. Агуулга байхгүй л тий. Нэх гоё үгнүүд мэддэг. Тэгээ цаадах агуулга тэр санаа нь тийм сонирхолтой юм чинь хүн яаж сонсох юм тий. Тэгэхээр энэ нэгдүгээрт мэдээж хэл талаас мэдээж үг хэллэгээ яаж ярих дадлага яаж хийх юм тий. Бид нарт одоо унгай англи хэлтэй хүн байг бид нартай ингээ ярих юм дадлага хийх хүн байхгүй бол бид нар бидаж яаж яриагаа хүнээс хамаарахгүйгээр одоо сайжруулах аргуудыг үздэг энэ сургалтаар. Тэгээ одоо бол энэ одоо интернетийн эрэнд бол тэр бол бүрэн боломжтой. Тий. За тийм ээ товчхондоо тэгээд маргааш эхэлнэ. Тэгэхээр та нараа англи хэлний ерөнхийдөө уншаад гайгүй ойлгодог тийм суурьтай бол энэ сургалтанд сурч болно гэсэн. Тэгээ сарын дараа гэхэд баг муухан багшд хичээл заах хэмжээний одоо тий маш гоё ингээд өнөөдрийн лайваар жишээлбэл эхэнд одоо лайв эхлэнгүүт ярьсан агуулгаас та нар айгүй гоё том зургаар ингээ юм ойлгомжтой ойлгоод авчиж байгаа. Яг энэ үн шиг 21 удаагийн 21 цагийн хичээл гэсэн үг шүү дээ. 21 цаг гэдэг бол тэ хэдэн минутанд их юм мэдж авч байгаатай адилхан 21 цаг 21 удаагийн хичээл гэдэг бол маш их зүйлийг ойлгоно. Тэгээд цогцоор нь
олно тий. Тэргүй тэнд очиод нэг ярианы сургалт гээл юунч мэддэхгүй нэг юм суугаал тэгснэ ийшээ очиод дүрмийн сургалт гээл тий. Тэгэхээр ер нь бол яг хуу хилцүүн дүрмийг салгаж үзэж болно. Хилцүүн дүрм тэр бол нөгөө нэг юу нөхгүй одоо бүтц тий бүтцэн тий хилцүүн дүрм авизын дуудлага хоёрыг салгаж үзэж болдог. Яриаг бол дангаар нь зөвхөн ярианы сургалт гэх юм бол энэ чинь ярианд чинь бүх юм орж байгаа шүү дээ. Үгийн баялаг, өгүүлбэр, дүрм орж байгаа. Дүрм чинь нөгөө нэг санаагаа бүрэн ойлгуулахад хэрэгтэй шүү дээ. Өгүүлбэрийн дараалал, үгийн хувирал тий хувирлаа бүрэн мэдэхгүй бол хүнд санаагаа бүрэн ойлгуулж чадахгүй шүү дээ. Тэгээ яриан дотор ч бүх юм чинь ордог байхгүй юу. Тэгээ яриагаа ганцаараа байхдаа өөртөө ярьчихгүй бол ядаж бичгээрээ дадлага хийж болно тий. Тэгэхээр бичнэ гэж юу юм? Бас л санаагаа бичгээр буулгаж байгаа хэлбэр. Нөгөөх нь амаар тий илэрхийлж байгаа. Тий. Гэх мэт ингээ бүх юмтай холбогддог. Тэгээ тэр одоо нөгөө нэг суур судалгаан дээр энэ ч одоо 20 жилийн судалгааны суур судалгаан дээр явж байгаа. Хамгийн англи хэлний Монголд явж байгаа хамгийн системтэй, хамгийн цогц ийм одоо сургалт байгаа. Тэгэхээр одоо багшийн ярьж байгаа үг тэ өгүүлбэр бүрийн ард судалгааны үндслэлтэй магадгүй цор ганц сургалтах. Тэ энэ бол маш том тэ олон жилийн судалгааны үндсэн дээр бий болсон энэ минималист гэх шинэлэг ийм арга байна. Тэ одоо хуучин аргууд ерөөсөө хүмүүст бол өөртөө өгөөгүй цаашдаач мэдээж өгөхгүй тэ. Тэгэхээр арга барилаа сайжруулж шин санаа сонсох хэрэгтэй. За мэдээж тэгээд та нараас өөр сургалтуудыг судлаад үзээрэй, багш нарын яриаг сонсоод үзээрэй, харьцуулж үзээрэй тэ судалгаа хийх хэрэгтэй шүү дээ бас. Тэгээд энэ сургуулийн багш нь ямар юм ярьж гин, юу мэддэг хүн, за хичээлээ яаж зааж гин тэ ийм агуулгуудыг мэдээж урьдчилж харж агаад харьцуулж агаад тэгээд одоо аль өөрт тэ тохирох ийм арга барилаар сурыг. Хэрвээ шинэлэг системтэй мэрэгжлийн багшийн тэгээд богино хугацааны 1 сарын дотор тэ бүх агуулга нэг дороос цогцоор нэгэл энэ тэнд очиод ингээ олон дахин сургалтанд суугаал төвөрлөөл ингээл явахгүй тэ нэг мөсөн нэг дор бүх агуулга олж авах ийм боломжийг олгож байгаа. За тэгээд өнөөдрийнхээ лайвыг бол ерөнхийдөө энэ үрээд өндөрлөе. Тийм. За асуулт байгаа болоо энд харагдаж байна уу? За сонсогдож байна гэн сайн байцгаана уу? Тэ. Сонсогдож байна гэсэн байна. За энэ доош явж байна. За окей. За асуулт бол гайг байх шиг байна. За тэгэхээр нэг удаа нэг лайв ингээд товч тодорхой богино дуусгаж үзье. Тэгээд анхаарал хандуулсан баярлалаа. Англи хэлнийхээ асуудлыг бүрэн шийдээрэй. Тэгэл одоо үед энэ интернет бий болсон байна те мэрэгжлийн цөөнч гэсэн бас ганц хоёр багш байна те ингээ боломж олдож байгаа дээр богино хугацаанд энэ зуны амралтаас өмнө те ер нь зуны уйлралт багтаагаад маш сайн англи хэлтэй болох боломж байна шүү дээ. Ийш тийшээ амрахтаа шинэ үг хэллэгээ тэ амарч ахтаа хүртэл чэйжлээд ингээ цагийг өөр бүтээлтэй онлайн сургалтын давуу талцаа айгүй их шүү дээ тэ өөрийнхөө хүссэн цагаар хүний хүссэн цагаар биш. За мэдээж манай хичээл бол тодорхой цагт тодорхой өдөр ордог тэ ажлын 5 өдөр өглөө ордог. Гэхдээ энэ лайв шиг ингээд хичээл хадгалагдчихна. Тэгэхээр дараа нь ингээд нөхөж үзэж болдог. Өөрийнхөө хүслээр. Үнэхээр завгүй хүмүүс бүр арга ядлаа гэхэд яах юм. Нөгөө подкаст шиг ингээд сонсоод тэ юмаа хийгээд ингээд явж болдог тэ. Тэгээд дээрэс нь гэрээсээ ээж болно, ажилласаа ээж болно, амарч ээж болно, хөдөө орон нутагт ээж болно. Манай сургалтанд гадаадаас маш их хүмүүс сурдаг. Энэ брэнд сургалтанд ялангуяа тэ суургүй анханд бас тийм байх шиг байгаа. Тэр хоёрыг бол нөгөө хүмүүстэй яажсан учраас холбогддог учраас мэдчихэв. Тэ. Тэнд болохоор ер нь бол брэнд сургалтын нэг тал нь гадаадд амьдардаг монголчууд хамрагддаг. Тэгэхээр энэ бол маш үр дүнтэйгийн илрэл бах. Тэгээ дийлэнх нь бол нөгөө ам дамжиж орж ирдэг те. Ах чинь юм уу одоо юу найз нь ч юм уу те. Би энэсээ ингээд сонсоод үр дүнтэй гэсэн те. Маш гоё юм шинэлэг
тэгээ цогц сургалт гэдэг ингээд орж ирдэг. Тэгэхээр ялангуяа гадаадд сурч амьдардаг монголчууд хамрагч байна гэдэг бол энэ бол яг амьдралд гараад маш өндөр үр дүнгээ өгж байгаа ийм одоо сургалт. Учираас ингэж бол манай брэнд сургалт бас одоо хэдэн жил явж байна. 20 оноос эхэлсэн үү тий? Дундуур нь мэдээж ингэ шинжлэгдсэн тий. Тэгээд ер нь бол 5 жил онлайнаар явагдаж байгаа. Тэгэхээр та бүхэн бас одоо оройтоогүй тэгээ одоо мэдсэн дээрээ яг одоо бүртгүүлээд эртхэн хамрагдаад аав. Тэргүй дараа гэдэг юм ерөөсөө бэдгүү. Тэгээ одоо үед англи хэлгүй бол явахгүй шүү дээ тий. Цаашдаа ч явахгүй. Цаашдаа бүр хэцүү болно тий. Англи хэлийг чинь өөрөө маш гоё юм нөгөө нэг дэлхийн хэл тий. Аль ч улсад очсон шууд хүмүүстэй холбогддог ажил хэргийн шугамар ч юм уу тий. За ийм хүмүүстэй одоо танилын өөрийгөө тэлэх одоо юу ч гэдгийг тий. Тэгэхээр ерөөсөн амьдрал чинь нөгөө харилцаа шүү дээ тий. Тэгэхээр англи хэлээ сураад тэгээд яг их хэл дээр нь дэлхийн одоо дээд түвшний мундаг агуулгуудыг за ном байдаг юм уу, подкаст байдаг юм уу, судалгаа байдаг юм уу тий. Тэр бүгд ч одоо интернетт за дийлэнх нь үн төлбөргүй ингээ байж штэ тий. Тэр их мэдээллийн санд чөлөөтэй нэвтэрч ашиг тусыг нь амьдралдаа бүрэн гаргахын тулд англи хэлээр богино хугацаа сурах хэрэгтэй. Ингээл нэг сурсан сураагүй мэдсэн мэдээгүй те та нар байтугай мэрэгчлийн багш нар нь тийм сайн судалж чадахгүй шүү дээ те. Тэгэхээр яах аргагүй мэрэгчлийн одоо маш сайн судалгаатай системтэй сургалт гэдэг бол ямар их хүний цаг ирч хүчийг хэмндэг, цагийг хэмндэг те. Одоо 20 жилийн судалгааг 1 сарын дотор олоод авчиж байгаа хэрэг. Ер нь бол те. Тэгэхээр энэ бол маш үнцэнтэй. Тэгээ төлбөр бол маш хямдхан те. Үнцэнтэйгээ харьцуулахад магадгүй те одоо 10, 20, 30, 40 одоо хэдэж байдгийн те. Хэд дахин те хэдэн 10 дахин ийм одоо хямд сургалт те. Тэгэхээр гол нь нөгөө нэг хүмүүст хаягүй буруу арга барилаар ингээд цагаа өрөөд яваад идэг учраас болж игэл хөдөө орон нутгаас ч гэсэн сайн холбогдох хамрагдах хэрэгтэй тий. Одоо заавал байгаа газар байршил хамаагүй болчиход штэ. Интернет гэж байхад бид нар яг нэг 13 дугаар зуунд амьдарч байгаа юм шиг амьдардаг хүмүүс штэ тий. Мэдээлэл юм сургалтч судлаад мэдэж чадахгүй. За тэгээ англи хэл сурах гэж ингээл сурсан сураагүй өөрийгөө хураал 10 20 жил явж идэг тий. Тэгэхээр энэ жоохон сэргэлэн богино хугацаанд сайн судлаад тэгээ болж игэл англи хэлээ богино хугацаанд сураад тэгээ гол нь тэрийгэ ашиг тусыг амьдралдаа гаргах хэрэгтэй байна тий. Тэр мундаг мэдээллийн дэлхийн топ мэдээллийн сан чинь нээлттэй байна. Тэрэнд хүрэх одоо гүүр нь бол англи хэл байхгүй тий. Тэгэхээр интернет дэх одоо хамгийн топ мэдээллүүдийн хэдэн хувь гэдэг үлээ 60 мар тий 60-70% гэдэг үлээ англи хэл дээр байдаг гэдэг. Тэг чи англи дэлхийд ч маш олон өөр хэлүүд байгаа шүү дээ тий. Тэр хэлүүд дээр байдаггүй дэлгэнх нь англи хэл дээр байдаг. Тэгэхээр англи хэл бол яах аргагүй дэлхийн хэл болж байгаа тий. Дэлхий бол нэг ийм мэдээллийн сантай тий. Мэдээж бус хэл дээр байгаа. Гэхдээ дийлэнх одоо маш сайн мэдээллүүд бол дийлэнх нь одоо англи хэл дээр олон ярьдаг, олон одоо хэрэгэлдэг учраас яхаарахгүй англи хэл дээр байна. Тий. За ийм боломжийг манай одоо брэнд сургалттай дунд түвшний брэнд сургалт олгодог. Тэгэхээр та нар англи хэлээр уншаад ерөнхийдөө ойлгодог ийм төвшөнтэй болвол яг одоо амж бүртгүүлээд маргаашийн сургалтанд хамрагдаарай. За тэгээ өнөөдрийнхөө лайвыг энэ үрээдүн дээр лээ. За өөр асуулт байвал магадгүй ойрын хугацаанд амжих нүггүй юу? Дахиад нэг эсвэл жаад нэг лайв хийх бол те бас өөр ямар сэдв яриулмаар байна. Тийм санаа оноо байвал бас энэ лайвын доор биччихээрэй. Тэгээ би харж агаад хэрвээ боломжтой болвол тэр сэдвээр бас дараа бас ярьж болно. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ англи хэл бол тийм хэцүү сурахад амар хэцүү зүйл бол биш. Маш энгийн байж болно, маш гоё практик, амьдралд ойрхон байж болно. За тэрийг бол манай минималист арга олгодог. Тэгээ манай бас
бусад төвшний сургалтууд те. За дунд төвшин pre-intermediate буюу дунд төвшин те intermediate энэ төвшөнд арай хүрэхгүй бол бас өөр сургалтууд бас байгаа. Тэ манад нийт 6 төрлийн сургалт явагдаж байгаа. За суурьгүй анхаашаад шинжлэгдсэн хөтөлбөрөөр маш гоё болсон байгаа. Суурьтай анхаашаад за тэгээд энэ дунд төвшний брэнд сургалт дунд төвшөнд ирэхээр дөрмөн салцдаг. Тэгэхээр дөрмийн цогц сургалт гэдэг тустай байгаа. Зөвхөн дөрм үздэг. Тэ англи хэлний бүх дөрмийг цогцоорно. За тэгээд авиа зүүн дуудлага IELTS тэ агсан шатны англи хэлний сургалт гэдэг ийм 6 төрлийн сургалт явж байгаа шүү. За бүгдээрээ сайхан амарцгаарай. Тэгээд лайв энэ үрээд өндөрлөе. Түр баяртай.